За бүгдээрээ сар шинийн имийн төргий. За бивэндээ хэлцгээе те сар шинийн имийн эзний өдрийн имийн те. Хажууд байгаа хүмүүс. За тэгээ миний бие бас өнгөрсөн бас 3-7 хоног бас эзний нэгүсэл левел дотор бас сайн явж ирлээ. Тэгээ бас удалгын сургуульд бас сураад явж ирлээ. Тэгээ бас та бүхний маш их сансан. Тэгээд бас Сүхастан өнөөдөр бас эзний үгийг холцохоор хуваалцаж өгөөч гэж. Тэгээ онцгой бас сайн амьдрал гэдэг сэдвийн дагуу бас асаагчул маань явж байгаа гэсэн. За өнөөдөр бас эзэн надад өгсөн зүрх сэтгэл бол Иохан 15-ын 1-5-ыг эзэн өгсөн байгаа. Тэгээ өнөөдрийн бас номлын гарчиг бол сайн амьдрал, сайн үр жимс гэдэг. Тэгээд Есүс итгэдэг хүн болон Есүстэй дотн харилцаатай болох хүн болгоны бас уншсан бас уншдаг тийм эзний үг гэж итгэж байна. Тэгээд хамтдаа нэгэн дуулаагаар за уншицгаая. За Иохан 15-ын 1-5. За бүгд очсон уу? За тэгвэл хамтдаа уншицгаая 1-2-3. Би бол усан үзмийн жинхэнэ мод. Эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байх жимс ургуулдаггүй мөчир бүрийг тэр авч хайна. Жимс ургуулдаг мөчир бүрийг нэг жимстэй болгохын тулд тэр хайж ажиллаа. Миний танаас хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр. Миний дотор орших би танарын дотор байна. Сүзний модон хогтгоо бол мөчир бүрээс жимс ургуулж чадахгүй гэдэг. Та нар миний дотор оршихгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод. Та нар мөчир. Хэн миний дотор орших, би мөн түүний дотор орших. Тэр их жимс байна. Учир нь надаас ангид та юу ч хийж чадахгүй. Амен. За энийг би аав уншихтаа амар нэг талаас маш их таатралыг авсан. Бас нөгөө талаас 5 дахь ажлыг харахад бас амар дарамт мэдэрсэн. Тийм. Юу ч хийж чадахгүй гэдэг. За тэгээ энэ хэсгийг бас бүхэлд нь харъя, тийм ээ. Өмнөх хэсгүүд бас Есүс шавнартаа яг ямар үед энэ үгийг хэлсэн юм болоо. Тэгээ энэ үг бол одоо Юдас, Искариотын Юдас одоо Есүсийг барьж өгөх гээд тамирцаа орхиод тэгээ Есүс удалгүй цовдлогдож байгаа. Тэгээ цовдлогдохоос өмнө Есүс шавнартаа хэд хэдэн чухал зүйлсийг бас зааж байсан. За жишээлбэл Иохан 13 дээр шин тушаал би биний хайр гэдэг энэ тушаалыг өгсөн. Мөн ариун сүнс буюу тийм Есүс удахгүй Тэнгэр рүү Бурхан аав руугаа явхад ариун сүнс буюу туслагч ирэх болно гэж хэлсэн байгаа. Тэгээж бас дагалдагч нар тийм Есүсийн үйлдсэн тэр үс гайхамшигудаас илүү агуу үсийг хийх болно гэж хэлсэн байгаа. За ингэсний дараа Иохан 15 дээр тийм энэ хүн одоо сургаалыг зааж байгаа. Тэгээ энэ сургаалыг хамтдаа ишлэл бүрээр хамтдаа харцгаая. За эхний ишлэгийг харах юм бол за бидний сайн мэдчлэн би бол Есүс хэлэхдээ би бол усан үзмийн ямар мод гэж байна. Жинхэнэ мод гэж байна. За жинхэнэ мод гэж байвал бас ямар мод байх вэ? Хуурамч мод байх нь. Тэгвэл Есүс ягаад өөрийгөө жинхэнэ мод гэж хэлж байгаа юм бол? За жинхэнэ мод гэдэг нь Есүс буюу Бурхан, гурлаар өшигч Бурхан, цор ганц амьд Бурхан гэж хэлж байгаа юм аа. Иремья 2-ын 21-ийг бас гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Иремья 2-ын 21 дээр за дэлгэц гарах юм бол та бүхэн хараа уншаарай. 2:21 дээр юу гэж байгаа гэхээр гисэн ч би чамд шилмэл усан үзэм цэвэр үрийг тарьсан. Тийм атал юунд чи өөрийгөө миний өмнө харийн усан үзмийн муудсан мухар мөчөр болгоо гэж хэлж байгаа. Тэгээ Бурхан эзэн Иремья иш үзүүлэгчээр дамжуул Израиль ард түмний гимшид уриасан байгаа. Тэгээ яасан бэ гэхээр Израиль тийм ээ Бурханы өгсөн тэр жинхэнэ тийм ээ шилмэл усан үзэм цэвэр үрийг биш харин тэр муудсан мухар мөчрийг тийм ээ шүтэж байсан байгаа. Тэгээ энэ бол Иремья удахгүй энэ цаг үед бол Израиль Бурханы эсрэг тэрсэлж байсан, гим нүгэл үйлдэж байсан. Тэгээ энэ шилмэл усан үзмийг хэнийг хэлж байгаа гэхээр Есүсийг иш үзүүлсэн байгаа. Есүс бол тэр шилмэл усан үзэн юм аа. За тэгвэл Бурхан тийм ээ Есүс яагаад өөрийгөө усан үзмийн мод гэж хэлсэн юм болоо? За Иохан 2 та бүхэн мэдэх бах. Есүсийн хамгийн анхны үйлдэлсэн гайхамшиг нь ямар гайхамшиг байсан бэлээ? Усыг дарс болгосон. Тэгээд олон гайхамшигуд хийж болно шүү дээ Есүс. За 30 жил мужаагаар ажиллаж байгаад одоо яг үйлчлэл эхэллээ.
За одоо цаг нь болсон. Тийм ээ? Бурхан аав түүнд за мэдгүй яаж хийсийг бол мэдэхгүй. Ямар ч сан Есүс мэдчихсэн. Цаг нь болсон. Тэгээд Кана руу очиод тийм ээ хорин болж байсан. Хоримд оригдсан. Тэгээд яасан бэ? Дарс дууссан. Тухайн үед бол ичхүүр хүндлийн соёл байсан. Ялаа хорим дээр дарс дуусна гэдэг бол одоо цагаан сар бид нөнгөс авсах тий. Цагаан сар одоо буу зүгөө. Сүйтэй цай байхгүй. Сүйтэй цай дууссан. Яана. Ялангуяа тэр ахмад настай хүмүүс тий. Одоо ясрахгүй хүмүүст бол ингээл сүйтэй цай дуусвал юу болох вэ? Өстой ичнэ өстой тий. Би бол яг төсөөлж чадахгүй гэхдээ манай энд байгаа ах эгч нар бас илүү сайн ойлгох байх. Тэгээ яг ийм зүйл болж байсан. Тэр үед Есүс усыг дарс болгосон байна. Тэгээ тэр нь юуг илтгэж байгаа гэхээр Есүс бидэнд байгаа тэр ичхүүрийг хүндлэл болгож эргүүлэх гэж авчрах. Тийм ээ бидэнд тэр ичхүүрийг хайж бидэнд хүндлэлийг өгөхийн тулд Есүс ирсэн юм аа. Тэгээд тийм учраас тийм ээ Иохан 2 дээр Есүс хамгийн түрүүнд энэ гайхамшиг үйлдсэн байгаа. Тэгээд усан үзэм тийм ээ дарс гэдэг зүйл бол Библиэлд зөвхөн энэ дээр л гардаг биш маш олон удаа дахин давтагдаж бас иш үзүүлэгдсэн байгаа. Исая 25-ын 6-аг та бүхэн бас хурд тушуу гаргаас хичээж байна. За дэлгэцнээ бас гарах байгаа. Исая 25-ын 6 дээр юу гэж байгаа гэхээр төв төмдийн эзэн энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ гэж байгаа. За энэ дээр Исая мөн тийм ээ ямар үед бичсэн бэ гэхээр өмнөд Юда тийм ээ Ассирийн занлхил дор байсан. Үнэхээр хэцүү цаг туулж байсан. Тэгээ энэ үед Бурхны өгсөн энэ үгийн дагуу Исая хэлж байгаа. Тэгээ энэ ч бас тухайн үед биш тийм ээ харин ирээдүйд ирэх цаг. Онцгойлон аврагч Месиа ирэх цаг тэр үед тийм ээ юу болох вэ гэдэг энэ дүр зургийг харуулж байгаа. Тэгээ энэ дээр юу гэж байгаа гэхээр хуучин дарс хамгийн сайн мах ба бас хамгийн сайн дарстай найрыг хийх болно гэж байгаа. Тэгэхээр энэ зураглалыг та бүхэн надтай хамт зураглаасаа гэж хүсэж байна. Хамгийн сайн дарс. Энэ сайн дарс юуг илтгэж байгаа гэхээр хүндлэл юм аа. Тэгмээс Есүс бол тийм ээ тэр жинхэнэ мод юм аа. Тэр жинхэнэ усан үзмийн мод юм аа. Тэгээд нэгдүгээр ишлэгийн сүүлийн хэсэгтээ бас юу хэлж байгаа гэхээр Бурхан Аав бол тариалагч бөгөөд бидний ургуулагч юм аа. Иохан 15 дээр 15-ын сүүлийн хэсгийг харах юм бол би бол усан үзмийн та нар мөчрүүд хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана учир нь надаас ингээд 5 дахь ишлэл биш. 1-р ишлэлийн сүүлийн хэсгээр эцэг минь усан үзм тариалагч үлээ гэсэн байна. 1-р Коринт 3-ын 6-аас 7-г та хүмүүс сайн мэдэх бах. Илж Паул юу гэж байгаа гэхээр би тарьсан, Апол усалсан, харин Бурхан ургуулсан. Тиймээс таригч, услагч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан юм аа. Бид энэ хэсгийг уншихдаа өөрсдөө ер нь ихэвчлэн хардаг байх. За надаас үр жимс гарч байгаа болов. Тэ? Би Есүстэй холбоотой болов. Холбогдсон байгаа болов. Гэтэ гол фокус нь бидэн дээр биш юм аа. Харин хин дээр вэ гэхээр Бурхан юм аа. Яг нь бид өөрсдөө тийм ээ амар хичээгээл те ур чадвараар за Библийг уншлаад мэдээ залбир энэ зүйлс мэдээ чухал. Гэтэ яг үндэ тэр өсөлтийг тэр сүнслэг өсөлтийг тэр Есүстэй дотн харилцааг бий болгодог нь бид нар өөрсдөө биш харин Бурхан юм аа. Бурхан аав өөрөө юм аа. Тиймээс Эфес 2:10 дээр учир нь бид сайн үнсийн төлөө бүтээгдсэн түүний бүтээл мөн биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ. Бид нэр өөрсдийгөө бэлтгэдэг юм аа. Харин Бурхан аль хэдийнэ бидний эхийн хөвлөд байх тэр цаг мөчөөс эхлээд бидний сайн үнс дотор бидний үйлдэхээр бүтээсэн нэг юм аа. Үргэлжлүүлэн харцгаая. 2 дахь ишлэл. 2-3 дахь ишлэлийг харах юм бол миний дотор байгч жимс ургуулдаг мөчөр бүрийг тэр авч хайна. Жимс ургуулдаг мөчөр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. За би энэ хоёр ишлэлийг бас хамтд нь уншихыг хүссэн ба. Яа гэвэл бид нар 2 дахь ишлэлийг уншаад заримдаа айц төрдөг. Яа би авч хаягдах юм биш үстэй. Яа би Бурхан намайг тайрчихгүй үстэй гэд бидний дотор эргэлзээ айдас төрдөг. Итгэлгүй байдал төрдөг. Би Есүст хэрэг итгэлтэй байгаа бол. Тэгээ би
та бүхнийг бас юу гэж урамшуулж бас тайтруулмаар гэхээр тийм бити санаа зовоорой. Яг нэг бол Есүс хэлэхдээ миний хэлсэн үгээр та нар боёо шавнарт хэлж байгаа хэдийнэ цэвэр болжээ. Эзний үгээр бид нэр ариусгагдж, эзний үгээр бид нэр босгон байгуулагддаг юм аа. Та бүхэн энэ өдөр тийм ээ цагаан сар маш завгүй өдрүүдийн дараа тийм ээ хүмүүс ярих маш их ядарсан царайтай. Нилээх явсан, нилээх тэнсэн царайтай. Маш их айл ирсэн. Маш их бууз идсэн байна. Тийм ээ ходоодч бас ядарсан баг. Тийм. Гэхдээ та бүхэн эзний үгийг чухалчдаг учраас, эзэнд хайртай хүмүүс учраас энд ирсэн байгаа гэж итгэж байна. Тийм учраас та бүхэн хэдийнэ цэвэр болжээ. Эфес 5:26 дээр юу гэж байгаа гэхээр тэр чуулганы үгээр дамжуулан усан угааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч тол өрчлөөсгүй эсвэл аливаа им юмгүй харин ариун гимзэмгүй байлгана гэж байгаа. Эзний үг тийм ээ 1-р Коринт 2-р Коринт 3-ын тийм ээ 16 дээр юу гэж байгаа гэхээр бичвэр бүр бурхнаар амьсгалснаар бөгөөд заахад, зэмлэхэд, тийм ээ зөв чиглүүлэхэд, залруулахад тустай гэж хэлж байгаа. Эзний үг өөрөө биднийг ариусгадаг юм аа. Юмсаас би энэ зүйлээр үнэхээр урамшуулмаар. Эзний үгэнд тийм ээ хайрг биш, харин эзний үгтэй ойр байцгаая. Амен. Холбогдсон бай. Бидний тэр жинхэнэ усын үзмийн мод болсон Есүстэй үргэлж холбогдсон байцгаая. Тэгэх үед бид их жимс гарах болно. Тэг их жимс төдий юу вэ? Тэр сайн жимсийг гарах болно. Тэгээ энэ дээр 3 дахь ишлэл гарч байгаа цэвэр гэдэг үгийг бас харах юм бол грекээр катарос гэж байгаа. Тэгээ энэ үг нь ямар утгатай вэ гэхээр цэвэр буюу тийм ээ ариун гим зэмгүй гэсэн утгатай. Бас одоо метафизикийн хувьд те галаар ариусгацсан гэсэн бас утгатай. Тэ одоо алт яаж бий болдог вүлээ? Маш өндөр градус тийм ээ. Миний ойлсноос 1000 градус. Тэг маш халуун галд тэг шатснаар тэр цэвэр алт ингээд одоо шалгагддаг тийм ээ. Ариусгадаад гарч ирдэг. Тэгээ цэвэр бус тийм ээ алт бус зүйлс нь тийм ээ шившигдээд яг тэр алталд үлддэг байгаа. Тэгээ яг үнтэй адил энэ үгийг яг тэр үед ашиглагддаг. За бас гэхдээ одоо Иохан 15 дээр энэ катарос гэдэг үг нь ямар одоо утгатай вэ гэхээр одоо зүрлэлээр хэлбэл мөчрийг нь тайрч цэвэснээр үр жимс өгөхөд бэлтгэгдсэн усан үзмийн мод мэт гэж байгаа. Тэрний ямар утгатай гэхээр усан үзмийн мод за яадаг вэ гэхээр одоо жимс гарахгүй байгаа мөчрийг нь тариалагч тийм ээ тайрч арчилдаг байгаа. Тэгээ яагаад ингэдэг вэ гэхээр ингэснээрээ одоо тэр үр жимс гаргаж байгаа мөчрүүд нь улам сайн одоо жимсийг үр жимсийг гаргадаг. Та бүхэн одоо жоохон биологийн хичээл орох гэж байна. Та бүхэн биологи зуртай юу? 10 жилдээ сайн анхаарсан уу? Энэ хичээлүүд чинь биднийг тийм Библийг бас улам ойлгоход тустай байт юм. Яг гэхээр фотосинтез гэдэг та бүхэн үйл явцыг мэдэх үү? Фотосинтез за нэг л ядаж нэг удаа сонссон байх тийм биологи хичээд сонссон л байх. За энэ нь юу вэ гэхээр ургамал хоол тийм ээ одоо өөртөө бий болгодог тэр үйл явцыг хэлдэг байгаа. За 6 одоо нөгөө H2 гэж яддаг шүү дээ нөгөө ус те одоо англиар H2O тэгээд одоо бидний нөгөө нүүрсний хүчлийн за ус дээр нэмэх нь нүүрсний хүчлийн хий нэмэх нь нарны гэрэл нь юу бий болгодог вэ гэхээр за сандаг хүн байна уу? Санаж байгаа хүн байна уу? Энэ зүйлсүүд нэмэгдэхээр юу болдог вэ гэхээр глюкоз буюу сахар тэгээд хүчил төрөгч бий болгодог байгаа. За бүгдээ санаж байна уу? Санахгүй за жоохон ингээд туслахад за зарим нь бараг 20 30 жилийн өмнөх бас мартсан байна магадгүй. За гэхдээ энэ нь юу вэ гэхээр за одоо усан үзмийн мод ч ямар ч хамаагүй ургамал одоо ургахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр ус нүүрсний хүч одоо бидний амьсгалж байгаа тэр нүүрсний хүчлийн хий гэрэл нарны гэрэл ялангуяа хэрэгтэй. Энэ гурван зүйлс хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ гурван зүйлсийг хэрхэн авдаг вэ? Тэ? За одоо бидний энэ жишээ дээр чи усан үзмийн мод болон мөчрүүд байгаа. Жимс гаргаж байна. За тэгвэл усан үзмийн мод усаа ханаас авах вэ? Усаа ханаас авдаг бол хөрс. За навч гэж бодож байгаа юм байна уу? Навчаасаа үгүй. Тэ? Бүгд сайн маш сайн. Та бүх хичээлдээ сайн анхаарсан байна. Сайн байна бүгдээрээ. За хөрснөөс авдаг аа. Ялангуяа үндснээс. Тэгэхээр та бүхэн зөв боддгоо одоо Америкт нэг маш өндөр модууд байдаг шүү дээ. Одоо
Sequoia гэдэг мод байдаг. Бараг хэдэн метр ч юм даа. Мэдхгүй бараг 10 20 метр өндөр. За тийм өндөр мод яаж тийм ээ одоо хөрснөөс гэж ярьж штэ. Тэгвэл тэр ус яаж тэр доороос 20 30 метр дээшээ өсдөг юм бол одон таталцлын хүч гэж явж байгаа штэ тий. Яаж тийм болд юм бол? Маш гайхалтай байгаа штэ тий. За усны нэг шин чанар байдаг. Бие биенээ таталцдаг шин чанар байдаг. Тэр энэ юу гэж байгаа гэхээр ус одоо ингээ зэр ус за энэ нэг жижигхэн ус байна. Энэ жижигхэн ус байна. Яадаг гэхээр айна тэр бие биендээ татагддаг байгаа. Тийм учраас хөрс доороос ингээд үндсээсээ ус цуглуулад дээшээ усалдаг байгаа гэсэн үг. Тэр дээр байгаа навчис, тэр дээр байгаа үр жимсүүд. За тэгэхээр энэ ямар утгатай вэ гэхээр за энэ дээр нэмэх нь одоо ингээд за ус нүрсний хүчлийн хий гэрэл юу бол бий болоод гэсэн мөлий глюкоз за зүгээр ингээнээр ойлгочих сахар за энерги гэж бодчих за тэгээ хүчил төрөгч тэгэхээр мөчр тийм ээ маш ингээд өөрийгөө амар гоё олгол те өөрийгөө амар гоё болгохгүй бол навчин ингээд амар том ургаал маш ингээд нарны хүчийг авах гад хичээсэн ч тэр ус үзийн модтайгаа тийм ээ тэр усыг цуглуулж байгаа тэр үндстэйгээ холбогдохгүй бол хизээч урахгүй гэсэн үг. Хизээч үр жимс гаргахгүй. За бас нэг юм. За энэ ингээд сайн мөчр байна гэж бодъё. За үр жимс гаргаж байгаа. Энэ муу мөчр тий ийм байна. Энэ мөчр гаргахгүй тийм ээ үр жимс гаргахгүй байгаа. Энийгээ тайрахгүй болвол энэ мөчрт энэ үр жимст муугар нөлөөлдөг гэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ ус нь одоо аль болох бүх мөчрөө услахыг хичээн штэ. Гэтэ энэ мөчр бол угаасаа үр жимс гаргахгүй. Гэсэн хэдий ч уул нь бол энэ мөчр байхгүй бол энэ мөчрт байгаа тэр үр жимсийг улам томруулж, улам гоё амттай чихэрлэг тийм тэр сахарыг, улам их хэмжээгээр сахарыг улам одоо шахах боломжтой. Гэтэ энэ мөчрөөс болоод тийм ээ энэ мөчр ч гэсэн амтгүй болно гэсэн үг. Тийм учраас тариалагч яадаг вэ гэхээр энэ мөчрийг тайрдаг байгаа. Ингэснээр юу бий болдог вэ гэхээр илүү том усан үзэм бий болоод байгаа. Яг нь энерги цөөн тооны бөөгнөрл багц дээр төвлөрөх учраас. Тэгээ бас илүү чихэрлэг амттай болно. Яг тэгэхээр нарны гэрлийн илүү сайн тусал нь сахарын тийм ээ одоо нийлэгжилтийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Бас илүү эрүүл жимсийг бий болно гэж байгаа. Яг нэг бол агаарын солилцоо сайжирснаар хөгц мөөгөнцөр үүсэхээ сэргийлнэ. Энэ мөчрөөс бий болж байгаа тэр навчс одоо ингээд нарны гэрлийг тийм ээ одоо ингээд сүйдрэлээд энэ мөчр дээр одоо ингээд баг одоо нарны гэрэл туснаа гэсэн үг. Тэгээ илүү сайн ургацыг бий болгоно. Тэнцвэртэй, тогтвортой, өр өгөөжтэй усан үзийн модыг одоо бүрдүүлнэ гэдэг. Тэгээ би энэ хэсэг уншдаа бас занд хэцүү болно. Яг нэгвэл бурхан тийм ээ зарим мөчрүүдийг тайрч хаян гэдгийг бодохоор нэг талаас айдас тийм ээ сая хэлж ирсэн. Тэгээ бас нэг талаас миний хайрт ахан дүүсүүд тийм ээ бас одоо бурхан авч хаях үедээ гэдэг. Гэтэ энэ бол бурханы хаанчлал тийм ээ. Энэ бол аврагдсан хүмүүс буюу аврагдаг хүмүүсийн талаар хэлж байгаа юм аа. Тийм. Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрөөд зүрхэндээ итгэсэн тийм ээ. Зүрхэндээ бурхан түүнийг аварсан гэдэгт амьлуулсан гэдэгт итгэсэн хүн болгон тийм ээ аврагдсан гэж бурханы үгдээ маш тодорхой хэлсэн байгаа. Харин бурхан аав буюу тийм ээ тэр тариалагч нь тайрч байгаа энэ хэсэг болвол сонсон хэрнээ үгийг сонсон хэрнээ үл таамсарлаад тийм ээ тоохгүй хүлээж авахгүй хариу үл гаргахгүй тэр хүмүүсийг хэлж байгаа. Тэгээ миний хувьдсан чуулганд анхаваа маш гал халуун маш ингэ сэтгэл хөдлөх өндөр тийм ээ чуулганд явсан. Тэгээ өсвөр үед яг одоо эзнийг хүлээж аваад итгэсэн. Тэгээ анх одоо намайг итгэхэд ингээл урд ингээл магтандууд уулаад амар их библийн ишлэл цээжлээл бас тийм мундаг үеийн тийм залуучууд байсан. Тэгээ би тэрийг хаад өө ямар их мундаг итгэлтэй вэ гэдэг. Тэгээд жил 2 жилийн дараа юу байсан бэ гэхс чинь тэрэд цулаас явцсан. Тийм. Зарим нь за найз нөхөө, зарим нь одоо найз бандтай болоод үерхлээ, тий. Зарим нь зүгээр л ингээд цулаанд явхаа болсон. Тэр үед миний зүрх сэтгэл амар өвдсөн, эмтэрсэн. Яагаад юм бол? Яагаад тэд цулаанд ирэхгүй юм бол? Яагаад тэд тийм мундаг магтаж, тийм библийн үгийг маш мэддэг хийнэ цулаанд орхисон бол?
Тэгээ би тэрдээс чат бичээл тийм ээ. Одоо холбоо барина. Цуглаан дээрээ чи яагаад ирэхгүй байгаа юм бэ гэл. Ойлгож чадахгүй байсан. Гэтэ дараа нь харахад юу ч авах гэхээр энэ хэсгийг уншаад илүү ойлгож байгаа. Тэд үнэхээр цуглаандаа үлдсэн бол за ямар нэгэн байдлаар хүчээр ч юм уу те тэр эдийг цуглаанд үлдээсэн бол тэд бурхныг үнэхээр гэрчлэх болоо. Тэд үнэхээр бурхныг сайнаа гэрчлэж чадах болоо. Нэг талаас нь бол эргэлзэж байна. Яг л тэд өөрсдөө тэр шийдвэрийг гаргаж байгаа. Хүн болон чөлөөт сонголт байгаа. Бурхан хэнийг ч хүчээр цуглаанд суулгадаг. Чөлөөт сонголт байгаа. Тийм. Харин тэр эдийг одоо бурхан аав тайрч арчилснаар бурхны хаанчлал буюу тийм ээ бурхан өөрийгөө улам их алдаршуулдаг байгаа. Яг нэг тийм ээ хүссээгүй хүмүүс тийм ээ бурхныг сонгохгүй байгаа тэр хүмүүс чуулганд мянга яриад тийм ээ бид нар хүчээр цуглаанд авчирснаа тэр өөрчлөгдөхгүй. Яг л өөрчлөлтөг тэр нэгэн бол бурхан юм аа. Бид биш юм аа. Тийм. Тэгээ бидний хийх ёстой үүрэг бол зуушлан залбирал. Яаков маш тодорхой хэлдэг. Зүвтийн залбирал үр нөлөөтэй гэдэг. Тэгээ би яхаа шийдсэн мэхээр тэдний төлөө зуушлан залбирахаар шийдсэн юм аа. Тийм учраас ахын дүүсээ би та бүхнийг урамшуулж бас тайвшруулмаар байна. Нодуу таны хайртай хамаатан, дотны найз, анд нөхөд нодуу цуглаанд явж байгаад явахаа болсон тэр хүмүүс байгаа бол та бүхэн зуушлан залбираарай. Тийм. Энэ бурхан аав тэднийг аврахыг илүү хүсэж байгаа. Тийм. Тэгээ үргэлжлүүлэн 4 дугаар ишлэгийг харах юм бол за миний дотор байх тун гэж байгаа. Би ч таны дотор байна. Ус үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө жим сургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно гэж байгаа. За. Тэгээ бас энэ ишлүүдийг бүхэлдээ харахад бид нар бас өөрсдөөсөө нэг асуулт асуух байх. За надаас ямар үр жимс гарч байгаа вэ? Тэ? 2 дугаар Петр 1-ийн 5-7 хамтдаа бас гаргацгаая. За тэгээ энэ хэсгээ бас нараагч маань бас хэдэн 7 хоногийн өмнөөс гаргасан баг. За бүгд гаргасан бол за хамтдаа уншицгаая. За 1 2 3 Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий хичээл зүтгэлээр итгэл дээрээ сайн чанар дээрээ мэдлэг дээрээ өөрийгөө захирахгүй дээрээ төвчээр дээрээ итгэл сүсгийг дээрээ ах дүүсэг инэрл дээрээ хайрыг хамтдгаа. За бурхан бидэнд зориулаад ийм чагсаалтыг гаргасан байна. Тийм. Надаас үр жимс гарч байна уу гэж та өөрөөсөө асуухыг хүсэж бол энэ чагсаалтыг гаргасаа гэж хүсэж байна. Тэгээ энийг би бас одоо ялангуяа ариун сүнс үр жимсийг бас цээжлэхэд бас яаж одоо илүү цээжлэхээ гэд бодсон байгаа. Тэгээс энэтэй төстэй Галаат 5:22-23-д та бүхэн сайн мэдэх бах те 9 үр жимс, ариун сүнс 9 үр жимс. За энэ бас төстэй. За гэхдээ би та бүхэн нэг тус болгох үднэс те. За намайг дагаад хэлээрэй. Исмотиах. За 2 дахь Петр 1-ийн 5-5-7 гарч байгаа. Исмотиах. За энэ юу гэхээр итгэл сайн чанар мэдлэг өөрийгөө захиргуу төвчээр итгэл сүсэг ах дүүсэг инэрл хайрыг тийм ээ одоо эхний өсгийг ингээд гарсан байгаа. Тэгэхээр ингэж та бүхэн цээжлэх нэ. Тэ исмотиах. За юу лээ? Итгэл. За За сайн чанар шүү. Сайн чанар. За мэдлэг өөрийгөө захирахгүй тэ төвчээр дахиад итгэл сүсэг. За ах дүүсэг инэрл хайр. За исмотиах. Би яа хийж байгаа гэхээр Галаат 5:22-23 би цээжлэх гэж аим хичээсэн аахгүй юу? Болохгүй байсан. Уул нь маш олон жил сонссон. Тэгээ би юу гэж өөртөө зохиосон гэхээр хубатесто гэдэг. Энэ юу гэхээр хайр, тийм ээ, баяр баясгалан, амар амгалан, төвчээр, тийм ээ, сайхан сэтгэл, инэрл, сайхан сэтгэл, итгэвчтэй байдал, дүлгөөн зан, тэгээд өөрийгөө захирах уу гэдэг. Яг энэ дараалалаар зөв хэлж байгаа шүү, тийм. Ямар гоё. За тэгэхээр та бүхэн бас магадгүй те за надаас сайн үр жимс гарч байна уу, тийм ээ гэж магадгүй өөрөөсөө асууж байвал те та өөртөө хэлээрэй. Исмотиах надад исмотиах байна уу? Тэ? Эсвэл би эмотиах байгаад байна уу? Надад тэ магадгүй сайн чанар байхгүй байна уу, тэ?
Эсвэл эсотиах байгаад байна тий. Мэдлэг дутагдж байна уу? Бурхны үгээс хол байна уу? Өөрөөсөө асууж байгаа. Мэдээж би ингээ нарийн байдлаар хэлж байгаа. Гэтэ би энэгээр нь юу гэж чухалчдаг хэлж байгаа гэхээр эзний үгийг та яавал эзний үгтэй ойрхон байна. Яавал эзний үгийг цээжилж байна. Яавал эзний үг зөвхөн мэдлэг биш таны зүрхэнд хүрч байна. Тэ энэ зүйлийг та тус болвол энэ зүйлийг яс хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгээ дөрөвдүгээр ишлэлээр харах юм бол за англи дээр бол abide гэдэг байгаа. Тэгээ энэ үг бол монголоор орчуулахаар хэцүү байхгүй юу? Ямар ч гэсэн ингээд орчуулга харах юм бол оршигтун гэж байгаа тийм. Орших тийм ингээд байх. За тэгээ нөгөө Библийн стандарт монгол орчуулга гарсан. За тэн дээр юу гэж байгаа гэхээр холбогд гэсэн үгийг ашиглаж байгаа. Надтай холбогд. Миний дотор бай. За тэгвэл хэрхэн Есүстэй холбогдож түүний дотор орших вэ? Иохан 6-гийн 56-г хамтаа гаргацгаая. Иохан 6-гийн 56 дээр юу гэж хэлж байгаа гэхээр миний махыг идэж Есүс шавнартаа. Энэ бол зөвхөн шавнарт 12 шавнартаа биш олон дагагчдад танд хэлсэн байгаа. Миний махыг идэж цусыг уугч нь миний дотор байж би ч түүний дотор оршин байна гэж байгаа. Энэ ямар хэрцгий үг те? Юу Есүсийг идэх вэ? Шавнарын тухайд бодож байсан. Тийм учраас бүр олноороо Иохан 6-гийн 66 дээр юу гэж байгаа гэхээр Есүсийг орхио болсон гэж байгаа. Хэдийн хугацаанд түүнийг дагж байсан мэдэхгүй. Магадгүй хэдэн сар, хэдэн жил бүхнээ зориулаад улан 12 шавнартай хамт дагаад явж исэн тэд нар ч гэсэн Есүсийг орхисон байгаа. Энэ нь ингээд нэг талаас бид энийг зөв ойлгохгүй бол ингээд ойлгох хэцүү тийм. Тэгээ энэ юу хэлэх вэ гэхээр ариун зог тийм ээ. Бид сайн мэдэх түүний бие бол бидний төлөө өгсөн бие байгаа. Тэгээ түүний цус бол түүний урссан цус бол нүглийн уужлахын тулд урсгасан гэрээний цус гэж хэлж байгаа. Тэгээ энэ юу хэлж байгаа гэхээр ариун зогдоо бид нар яадаг вүлээ? Ариун зогд бид оролцдог байгаа. Эзний хийсэн тэр үүсд бид талархлаар бид оролцож тийм ээ. Бид түүнийг дурсах, Есүсийг дурсах, Есүсийг санах энэ зүйлийг бид нар хийдэг байгаа. Түүнээс та хэрхэн Есүстэй? Бид хэрхэн Есүс дотор байх вэ? Та Есүсийг хэрэг дурсаж байна вэ? Та Есүсийг хэрэг бодож байна вэ? Магадгүй зарим нь үйлчлэл, магадгүй ажил гэдэг. Тийм. Уул нь Есүстэй холбоотой төр зүйл хийж байж болно. Есүсийн үгийг магадгүй одоо миний хийж байгаа шиг зааж, хуваалцаж, бусдад уриалж, тийм ээ, магадгүй олонний өмнө гарч залбирал, тийм ээ, залбирч байж болно. Гэхдээ Есүсийг дурсахгүйгээр, Есүсийг бодлохгүйгээр энэ зүйлийг хийх боломжтой байдаг. Маш харамсалтай. Есүсийн талаар ярьж болно. Гэхдээ Есүсийн талаар бодлохгүйгээр энэ зүйлийг хийх боломжтой байдаг. Залбирч болно. Тийм ээ, бусдын өмнө гарч залбирч болно. Маш тийм уянгалаг, маш тийм ариун мэт үгсээр залбирч болно. Гэхдээ энэ зүйлийг бас Есүсийг тийм ээ нэгэнч бодлохгүйгээр зүрхэндээ тийм ээ Есүсийн өсгөж байхгүйгээр бид нэр дүр эсгэх боломжтой байдаг. Тийм учраас Есүс цовдлогдохоос өмнө шавнартай тийм ээ шавнартайгаа 2 жил, за магадгүй 3 жил тийм ээ хамт явсан шавнартайгаа хэлж байгаа энэ үг бол магадгүй өнөө цаг үед бидэнд хэрэгтэй тийм үг юм болоо гэж бодож байна. Миний дотор бай. Миний дотор орш. Надтай холбогдооч гэж Есүс энэ цагт уриалж байгаа гэж би итгэж байна. Тэгээ 5 дахь ишлэл дээр харах юм бол би бол ус үзэн мод та нар мөчрүүд хэн миний дотор байж би мөн түүний дотор байна тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж байгаа. Миний дотор бай гэж байгаа. Тэ? Миний дотор байвал би таны дотор байна гэж Есүс хэлээгөө. Тэ? Миний дотор өдөрт хэдэн удаа орж ирж байна. Тэгвэл би төдий чинээ та нарт тийм их орно гэж хэлээгөө. Юу гэж хэлсэн? Тэ мэ? Хэн миний дотор байж би мөн түүний дотор байна гэж байгаа. Энэ бол зэрэг бий болдог. Бид нэр Есүс тэ холбогдох үед Есүс аль хэдийнэ бид нартай холбогддог. Энэ бол ямар нэгэн болцолтой тийм харилцаа биш. Би эдийг өгнө. Тэгээд цагаан сар дээр те хүмүүс игдэн шүү дээ. Ингээд бид нар ингээд за дүүнэр нь ингээд 5,000 золгох юм бол хүмүүс ингээд хардаг байгаа шүү те. За хэдээр золгож байна уу те. За 5 бол энэ билэг те.
10 бол энэ бэлэг, 20 бол энэ бэлэг гэл ингэ боддөө шүү дээ, тий? Тий. Ингэж бодохоор мэдгүй би л ингэ сонссон энэ худлаа юу? Энэ худлаа тий? За тий. Бид нарт бол ийм байхгүй тий? Тий. Гэтэ бид нараас Есүс заримдаа ийм бодол төрдөг тий. За энэ хинтийг гэж байгаа юм шиг за ингэ бодно шүү дээ. За хэдэн бэлэг байгаа лээ. За нөгөө дараа нь нөгөө Ахмад ах ирнэ шүү дээ тий. Нөгөө Ахмад ах их нар чинь ингэ бас тийм ээ бэлэг голноо тий. Тийм учраас бид нэг боддог. Бидний дотроос ийм даалт тохонсоо тийм төрцөн байдаг тий. За Есүс ч гэсэн ингэж боддог байх. Би Есүсийн өмнө тийм ээ өдөрт хэдэн бүлэг унших юм бол би Есүс тийм ээ хэдэн сар тасралтгүйгээр хэдэн жил тасралтгүйгээр чимээгөө цаг тогтмол хийх юм бол Есүс тийм ээ тэр онцгой илчлэлт ирнэ. Есүс тэр гайхалтай өрөөл ирнэ. Миний хэдэн жил залбирч байсан тэр залбирлын хариул маань тийм ээ тэр залбирын сэдв маань тэр гуйлт маань хариул идэнэ гэдэг бид нар мэдлэг дотоод тэгж боддгоо ч гэсэн бидний зүр сэтгэлд даалт ухамсар тийм бодол төрсэн байдаг. Тийм учраас бид нар нодоо залбирахгүй удвал чимээгүй цаа хийхгүй удвал бид Бурхны өмнө очиход хэцүү байдаг. Яагаад ч мэдэхгүй. Нэг гимтэй ч юм шиг тийм сэтгэл төрдөг. Уул нь Есүс тийм Библиэлд хаанч тийм шилээх байтал бид Есүс биднээс ямар нэгэн нэхэд байгаа юм шиг тий. Бидний ингэж голоод байгаа ч юм шиг. Биднийг буруутгаад байгаа ч юм шиг. Биднийг өөр нэгэнтэй харьцуулаад байгаа юм шиг. Тэгээ илүү тийм мундаг итгэлтэй, илүү тийм мундаг за өдөртөгч нар, пастор ч юм уу өөр хүмүүстэй ингээд биднийг харьцуулаад байдаг юм шиг тэгээд боддог. Тэг үгүй юм аа. Миний дотор байгтун. Би ч таны дотор байна. Миний дотор оршигтун. Би ч таны дотор оршиж байна. Надтай холбогд би ч та нартай холбогдсон байна. Би хамгийн сүүлд дуулал 42-ийн 1-2-ыг уншаад дуусмаар байна. Дуулал 42-ийн 1-2. За өөрөөр орчуулга байна. Бог урсгал усыг хүсхийн адил Бурхан таны сэтгэл минь хүснэ. Бурхнаар амьд Бурхнаар сэтгэл минь сангана. Би хизээ явж Бурханд бараалах вэ? Сайрах вэ? Тийм ээ. Одоо Есүс дагалдагчнаасаа хүсэж ирсэн зүрх сэтгэл энэ байсан баг гэж бодож байна. Тийм. Надтай холбогдоорой. Учир нь би явсны дараа тийм туслагч мэдээж ирнэ. Гэхдээ та нар хавчлагыг амсах болно. Та нар миний нэрээс болж тийм хүмүүсээс доромжлыг, басамжлыг, тэр хавчлагыг, тэр ташууртлыг амсах болно гэж Есүс мэдж байсан. Тийм учраас Есүс шавнартаа бүр цовлогдохоос өмнөх хамгийн сүүлийн энэ үг бол сүүлийн хэд хэдэн үгсийн нэг нь бас энэ байсан байгаа. Миний дотор орш. Надтай бай. 2020 он бол олон хүмүүсийн хувьд маш амаргүй хэцүү цаг үед байсан. Коронагийн үед. Тэгээ миний хувьд ч гэсэн тийм байсан. Би насаараа 10 жил одоо Солонгос сураад тэгээ миний хүсэж мөрөөдж байсан Америкт очсон байгаа. Тэгээд уул нь Америкт 2 жил хагас бүх зүйл сайхан байсан. Чуулгандаа ч итгэвтэй яваад, чуулгандаа үйлчилж байсан. Удахгүй төгсөөд бас ямар ажилтай болж те бас одоо цалинтай болж би дааж одоо гэр бүл зохиож ирээдүйг маш их би боддог байсан, төсөөлдөг байсан. Тэгсэн чинь 2020 онд корона болоод би Монгол буцаа ирсэн. Тэгээ Монгол буцаа ирээд бас хэцүүхэн цаг миний хувьд байсан. Яг л би уул нь мөрөөдлөө тийм Америк л бодож байсан. Тэгээ тэнд би 2 жил хагас бас үнэхээр сайн найз нартай байсан. Тэ миний бас одоо хамгийн тэ одоо миний соёл би насаараа л одоо Америкийн одоо сургууль сурж тэр соёлоос суралцсан, хэлийг нь сурсан. Ингээл Америк л бодож байсан. Гэтэ Бурхан одоо яг бүх тэр зүйлсийг залгисан гэж санагдсан. Найз нөхдөс хол миний мөрөөдж байсан. Тэгээ миний тэр их сургууль мөрөөдж байсан тэр ажлын байр тэр мөрөөдлийн тэр газар нутаг маань надаас хол мэт санагдсан. Тэгээд миний хамгийн дотн чуулган гэр бүл маань бас би гэр бүлээс одоо холдсон. Сүнслэг гэр бүлээсээ би бас одоо тухайд илгээгдсэн гэж хэлсэн. Гэтэ юу таслагдсан санагдсан. Монголд ирээд ямар ч ойр дотны найз байхгүй.
чи би багасаа ингээд Монгол өсөөг учраас танд хүмүүс байхгүй гэхдээ ганцаараа л байгаа л. Тэгэл уул нь хөл хороо тавигдсан ч гэсэн одоо суларсан ч гэсэн би ер нь л гардаггүй байсан. Зөв гэхдээ ганцаараа за даалгавраа хийгээл хичээлээ хийгээл тэгэл би хөвчлэн юу хийдэг байсан гэхээр бурхантай л залбирдаг байсан баг. Бурхны үгийг уншина. Уусаа өөр ярилцсан хүмүүс ч байхгүй, коронагээд бас төдийлөн хүмүүстэй уулзах чадахгүй. Тэгэхээр ганц хийдэг зүйл зүгээр л залбирна. Бурхны өмнө очино. Нэг талаасаа маш их гашуудна. Би өдрийн тэмдэглэлд одоо тэмдэглэдэггүй байсан. Бас ингээ өдрийн тэмдэглэл хийж үзсэн. Бурхны өмнө залбирлаа бичиж эхэлсэн. Тэгээ би өчтөр ингээд номлоо бэлж байхад бас тэр үед бичсэн тэр одоо тэмдэглэлээ гаргасан байна. Тэгээ тэр үед би юу бичсэн байгаа гэхээр бурхан минь хэцүү байна. Би маш их ганцаарч байна. Гэтэ та намайг Монголд үлд гэж байгаа юм санагдаж байна. Монголд байх ёстой гэж танад сануулж байна. Би Монголд үйлчлэх ёстой гэж та сануулж байна. Тийм учраас би үлдэх болно. Тэгээд танд үйлчлэх болно гэж бичсэн байгаа. Тэгээд тэр зүйлийг харахтаа тэр цаг үеэс одоо өнөөдрийг тийм ээ одоо ингээ харахад эзэн маш их гайхалтай өрөөлөөр намайг өрөөсөн байгаа. Би эзэн бүтэн цагаар үйлчиж эхэлсэн. Аав ээж маань аврагдсан. Гайхалтай их нэртэй болсон. Эхнэрийн маань дунд ах мамаас аврагдсан. Одоо эзэнд бас үйлчилж байна. Тэг гайхалтай өрөөлтөд үнэхээр явах байсаар нэмэгцээр байгаа. Тэг энэ бүх зүйл хаанаас ихсэн бэ гэхээр би үнэхээр хэцүү ганцаардсан өөр нэмээ хинч байхгүй би зөв Есүстэй л холбогдохыг сонгосон. Есүстэй л холбогдохыг сонгосон. Үнэхээр хэцүү байсан. Заримдаа би Давид чиг санагдсан. Гашуудаал, бурхны өмнө уйлал, гимшээл өөрийгөө ямар их сул дорой вэ гэж гимшсэн. Гэтэ Есүстэй холбогдох үед аажмаар нэгээр үр жимсүүд гарч ирсэн байгаа. Тийм энэ цаг би үнэхээр итгэл яхан дүүсээ та бүхэн ч гэсэн магадгүй ажил, үйлчлэл, баяр хөөр, баяр цэнгийн гэдэг энэ завгүй цаг үед тийм ээ магадгүй та Есүсийг мартсан бол Есүстэй гарах тэр чухал тэр цаг үеийг мартсан бол дахин сэргэх болтугай. Дахин тэр залбирлын өрөөг бий болохоор тэр залбирлын цагаа тэр чимээгүй цаг зөвхөн бурхантай зөвхөн Есүстэй холбогдсон тэр цагийг гарах болтугай. Хандас судлаасаа босоод залбирцгаая. Эзний өмнө